оюутан залуусаа өнөөдрөөс эхлээд бүгдээрээ хамтдаа Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг яаж өгөх вэ? Түүнд яаж бэлдэх вэ гэдэг талаар цөмөр хамтдаа авч үзлээ. За тэгэхээр зэрэг энэ төвшингийн шалгалтыг дунд төвшин чихэлтгүү бага төвшингийн шалгалтыг тийм ээ анх удаа өгч байгаа улсууд ч байгаа та бүхний дунд урд нь өгчээсэн хүмүүс ч байгаа. Тэгэхээр анх удаага өгч байгаа хүмүүс зориулаад зарим нэгэн мэдээллийг хүргэхийг хүсэж байна. Тэгэхээр энэ Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт гэдэг маань юу юм бэ? Солонгосоор бол 한국어 능력 시험 гэдэг тийм ээ. 한국어 능력 시험 중국 гэх бол дунд төвшингийн шалгалт байх нэ. За үүнийг англиар topics гэж хэлдэг байх нэ. За энэ дунд төвшингийн дунд төвшин гэлтгүү ер нь бага төвшин, дунд төвшин, дээд төвшин гэсэн энэ шалгалтын материалыг үндсэнд нь аваад үзэх юм бол хоёр хэсэгт хувааж өгдөг. Нэгдүгээр хэсэг нь болохоор цаг 30 минут, хоёрдугаар хэсэг нь цаг 30 минут. Ингээд нийтдээ 3 цагийн шалгалтыг бид бүхэн өгөх болтгоо. За нэгдүгээр цаг дээр нь ямар шалгалтыг өгдөг юм бэ? Юунаас бүтсэн байдаг вэ? Тэгэхээр зэрэг бид нар илэрхийлэх чадвараа шалгуулах болдог. Илэрхийлэх чадварт юу байдаг вэ гэхээр үгсийн сан. Ханаа тий ОВ гэх юм бол үгсийн сан, мумбог гэх юм бол юу вэ? Хэл зүй, дүрмийн таны дүрмийн мэдлэгийг шалгадаг байх нь. Тэгээд сэг гэх юм бол юу байх нь? Бичих чадварыг шалгадаг байх нэ. За тэгэхээр үгсийн сан болон хэл зүйн хувьд болохоор зэрэг 1-ээс 30 дугаар асуулт бол үгсийн сан болон хэл зүйн дүрмийн асуулт байдаг байх нь. Тэгээ 31-ээс 45. Энэ 27 дугаар шалгалтын хувьд энэ аваад үзэхэд юм байгаа шүү дээ. 31-ээс 45 асуулт бол бичих асуулт байдаг байх нь. За тэгээд цаг 30 минутаа шалгалтаа өгсөний дараа 30 минут орчим амраад ихэвчлэн шалгалт бол 9 цагаас эхэлдэг. Бүтэн сайн өдөр байдаг. Энэ шалгалтыг жилд 4 удаа авдаг. 2 удаа нь зөвхөн Солонгосын хэмжээнд авдаг. 2 удаад нь болохоор Солонгос болон гадаадад авдаг байна. Гадаадад гэх юм бол 53 улсад авдаг энэ шалгалтыг. Энэ шалгалт 1997 оноос эхэлсэн шалгалт байгаа. 97 оноос хойш гадаадад болон дотоодод жил 4 удаа авдаг байх нэ. За хизээ авд юм бэ гэхээр зэрэг 1 сар, 4 сар, 7 сар, 9 сарын үед авдаг байх нэ. Тэгэхээр данд ер нь бол бүтэн сайн өдөр энэ шалгалтыг авдаг. Бүтэн сайн өдөр өглөө 9 цагаас эхэлдэг. 9 цагаас эхлээд 10:30 хүртэл та эхнийхээ нэгдүгээр хэсгийн шалгалтаа өгөх хэрэгтэй байх нь байна шүү дээ. Тэгээд 30 минут орчим амраад 11 цагаас 12:30 хүртэл дараачийн хэсгийг өгөх хэрэгтэй байна. Дараачийн хэсэг нь юу байдаг вэ гэхээр зэрэг таны ойлгох чадварыг шалгасан хэсэг байх нь тийм ээ. Ойлгох чадварт юу орд юм бэ гэхээр зэрэг сонсох, унших гэсэн хэсгүүд таны ойлгох чадварыг шалгах хэсэгт ордог байх нэ. За тэгэхээр унших, сонсох, уншихыг аваад үзэх юм бол 30 асуулттай байдаг байх нь. Сонсох 1-ээс 30 дугаар асуулт нь бол сонсох, 31-ээс 60 дугаар асуулт нь унших гэсэн асуулт байдаг байх нэ. За тэгвэл энэ шалгалтыг өгөхөд би ямар оноо авчиж энэ одоо 1-р төвшин, 2-р төвшин, дунд төвшин болон бага төвшин, дээд төвшин гэж байгаа шүү дээ, тийм ээ. Ямар төвшөнд тэнцэх вэ гэдгээ яаж мэдэх вэ гэхлээр зэрэг за энэ чинээс та бүхэн харж болж байна. Чуугав, жунгав, гугав гэж байна, тийм ээ. Анхан шат, дунд шат, дээд шат гэж байгаа шүү дээ, тийм ээ. Анхан шат нь болохоор зэрэг 1/20 дугаар шат гэж хуваагддаг. Урд нь бол тусдаа өгдөг байсан. Одоо бол чуугав, жунгав, гугав гэж хувааж үзээд тэрэн дотроо 1 2 чуугав гэх юм бол 1/20 дугаар шат, 중급은 3-4 дугаар шат, гугвын 5-6 дугаар шат гэж хувааж үздэг байх нэ. За 중급ийн хувьд аваад үзье л та. Түрүүчийн урд нь бид нар анхан шатны Солонгосны төвшин тогтоох шалгалтын анхан шатны шалгалтыг яаж өгөх вэ? Түүнд яаж бэлдэх вэ гэдэг талаар авч үзсэн учраас та бүхэн бас мэдж байгаа. Гэтэ анх удаа энэ шалгалтыг өгч байгаа хүмүүсийн хувьд үзэх юм зарим энэ мэдээллийг бас хөрхөн зүйтэй болов гэж бодоод дахин нэг удаа давтаж хэлхийг хүсэж байна. За 중급 дунд шатны хувьд аваад үзэх юм бол 3-4 дугаар шат гэж хувааж үздэг тийм ээ. За энэ дээр энэ шалгалтыг дөнгөж саяхан хэлсэн 4 хэсэг хувааж үздэг тийм ээ. Таныг 4 хэсгээр шалгаж үзнэ гэдэг үзнэ гэсэн үг байна шүү дээ. Нэгдүгээр хүн юу вэ? ОВ мумбоб үгсийн сан болон дүрм хоёлаа нэг хэсэг гэж үздэг байх нь. Дараачих нь бичих нэг хэсэг тийм ээ. Тэгээ сонсох унших гэсэн энэ 4 хэсгээс бүрддэг гэсэн тийм үү. Энэ 4 хэсгийн
нийлбэр дүнгийн гол чоноогоор таныг дүгндэг байх нэ. За нийлбэр дүнгийн гол чоноо 70-аас дээш итерх юм ба 70-аас дээш давсан 70 оноос дээш давсан байх юм бол та 4-р шатнд тэнцдэг байх нэ. Гэхдээ энэ бүх сайн тэр хэсгүүд байдаг шүү дээ. Унших, сонсох, бичих тийм ээ. Тэр бүх хэсгүүдэд та 50-аас доош оноо авчих юм бол аль нэгэнд нь 50-аас доош оноо авчих юм бол 3-р шат руу яваад орчих нь. 4-р шат биш дунд төвшний 3-р шат руу яваад орчих нь шүү дээ. За жишээ бэрэн дээр аваад үзье. Шалгалт өглөө. За Овын мумбов дээр нь 75 оноо авчлаа. Сэги дээр нь 48 оноо авчлаа. Тгги дээр нь 58 оноо авчлаа. Унших дээр нь 80 оноо авчлаа гэж бодъё. Тэгэх юм бол нийлбэр дүн хэд байх нь 281 байх нь тийм үү? Үүнийг 4 хэсэгтээ хувааж үзнэ гэсэн шүү дээ. 4 хэсэгтээ 4-т хуваагаад үзэхлээр хэд байх вэ? Дундаж оноо чи хэд байх нь 70-125 оноо байх нь тийм үү? 70-125 оноо 70-аас дээш оноо гарцсан шүү дээ тийм үү? 70-аас дээш гарцсан. Окей, 0.25 оноогоор 70-аас дээш гарчлаа штэ. А гэтэл 4-р шатанд тэнцэх юм шиг байтал юу болсон бэ? Яагаад 3-р шатанд энэ хүн тэнцчихвэ гэхлээр зэрэг бичих дээрээ 48 оноо авчижээ. 50-аас доош. 50-аас доош буюу 40-оос дээш. Тэ? 50-аас доош 40-оос дээш бол 3-р шатанд тэнцэнэ гэсэн байгаа штэ. Тэгээд 3-р шат руу очиж. Тэгэхээр зэрэг та бүхэн энэ шалгалтыг өгөхдөө аль нэг хэсгийг нь тийм ээ аль нэгийг онцгой анхаарч үзэж болохгүй нэ бүх чадвараа ижлэхийн хэмжээнд байх хэрэгтэй байх нь унших, сонсох, бичих тийм ээ дөрмийн үгсийн сан болон дүрмэндээ аль нь дээр нь та жигтгэн байж ээж 4-р шатнд тэнцэх юм уу тийм ээ анхан шатны өгч байгаа 2-р шатнд тэнцэх юм уу 3-р шатнд 6-р шатнд тэнцэх хэрэгтэй болох нэ. Үгүй нэгэн дээр 50-аас доош авчих юм бол дараач доош чад руу орчих нь байна шүү дээ. Яг хөө гугув тэнцэн л дээ. Жүнгүв тэнцэн л дээ. Гэхдээ жүнгүв тэнцэн гэж үзнэ. Гэхдээ 4-р шат биш 3-р шат гэж үзэх нэ. Гэдгийг анхаарах нэ. За тэгээд энэ шалгалтыг анх удаага өгж байгаа улсуудын хувьд анхааруулах зүйл юу вэ гэхлээр зэрэг энэ шалгалт яг та бүхэд танд ийм шалгалтын материал болон хариултыг бүглэх цаас гэсэн хоёр юм танд өгөгдөнө. За тэгэхээр зэрэг энэ шалгалтыг өгөхийн тулд та бүхэнд бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд өглөө 9 цагаас эхэлдэг гэсэн тийм ээ. Амралтын өдөр болохоор та бүхэн унтчих магадгүй. Тэгэхээр аль болох цагаа эртхэн босоод шалгалтандаа тийм ээ эртнээс бэлдээд биднэрт нэг муу зуршил байдаг. Шалгалтанд бэлтгэхийн тулд яадаг вэ гэхээр бид нар уурж шөнө нойр хоолой хасан байрын шалгалтанд бэлддэг тийм ээ. Тэгэхээр маргааш нь очиод яаж бид нар анхаарлаа төвлөрүүл тэр шалгалтыг өгч чадах уугүй юу гэдэг та бас нэг удаа бодож үзвэл зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр шалгалтыг урдаас бэлдэх хэрэгтэй. Урдаас хэд хоногийн өмнөөс та өнөөдөр маргааш шалгалтаа гэдэг өнөөдөр мэдээгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэд хоногийн өмнөөс энэ шалгалтанд чинь та бүр эртнээс бүртгүүлсэн байх ёстой учраас шалгалтанд та эртнээс бэлдээд хизээ өгөх ёстой билээ гэдгээ тэр өдөр хоногоо сайн мэдээд яаж яв хаана очиж өгсөй билээ гэдгээ сайн бодолцоод ингээд цагаа зөв зохицуулах хэрэгтэй ахна. Өглөө та 9 цагаас эхлэх шалгалтанд эртхэн очиод бас өөрийнхөө суудлыг хаана байх нь тийм ээ тэр суудлаа байраа эзлээд тэгээд бас сонсох шалгалт байдаг учраас сонсоход танд бас хамгийн эвтэйхэн тэр байрлал юу байх нь вэ гэдгээ та бас хүртэл үзэж шалгаж яах нь эртхэн очиод байр судлаа эзэж яах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэ иймэрхүү материал танд өгнө. Тэгэхээр энд бол юу анхны шалгалтыг өгөхөд юу анхаарах ёстой вэ гэдгийг танд анхааруулж хэлсэн байдаг. За жишээлбэл зэрэг шалгалтыг бол яг цагт нь эхлэх ёстой. За бүгдээрээ шалгалтаа шалгалтыг эхлэе. Шалгалтынхаа асуултыг харна уу гэж шалгалт нь авч байгаа хүмүүс тэнд байгаа шүү дээ. Тэр хүмүүсийг хэлэхэд та шалгалтаа эхлэх ёстой төрүүлээд асуултаа унших ёсгүй байна шүү дээ шалгалтын асуултыг. За мөн түнчлэн танд энэ бол шалгалтын материалын нүүр хэсэг нь байгаа. Энэ шалгалтын асуултын дотор дараачийн хуудсыг эргүүлэхээр энэ хуудсыг эргүүлэхэд дараачийн хуудсанд шалгалтын асуултууд гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр та энэ дээр бол
өөр танд дугаар гэж өгсөн байгаа. Та тэр дугаарыг бол энэ дээр бичих шаардлагагүй. Юун дээр бичих ёстой вэ гэхээр зэрэг хариултын цаасан дээр бичих ёстой байна. Хариултын цаасан дээр өөрийнхөө дугаарыг бичээд нэрийг бичих ёстой. За тэгээ хариултын цаасан дээр мөн хариултын цаасыг бөглөхөд маш их учиртай байдаг. Хариултын цаасыг бөглөхөд яах ёстой вэ гэхээр зэрэг та бүхэн би удахгүй та бүхэнд хариултын цаас ямар цаас байдгийг бэ гэдгийг харуулах болно. Энд дээр ч гэсэн харуулсан байна тийм ээ. Үнийг ингэж одоо 1 2 3 4 дугаар хариултын аль нь вэ? Зөв хариултыг та дугууруулж ингэж харлуулах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр үүнийг та компьютерийн филмастер гэж байдаг штэ. Тэргээр бүглэх хэрэгтэй байх нэ. Өөр ямар нэгэн зүйлээр бүглэх ёсгүй байх нэ. Яагаад вэ гэхээр зэрэг энэ таны бүгэлсэн хариултын цаасыг чинь компьютераар машинаар уншдаг учраас та яг энэ зааврын дагуу бүглэх ёстой байдаг байх нэ. За цөмөрө хариултын цаасыг аваад үзье л дээ. Жишээлбэл одоо хариултын цаас нэг иймэрхүү маягтай байдаг байх нь. Энэ дээр та өөрийнхөө одоо тань пассвордн дээр тийм ээ байгаа тэр нэрээ энэ дээр бичих ёстой байх нь. Тэгээ танд өгөгдсөн дугаар гэж байгаа. Цаанаас өгсөн дугаар байгаа. Та энэ дугаараа энэ дээр нь бичээд тэр дугаарынхаа дагуу бас энэ одоо жишээлбэл энд 2 гэж байна тийм үү. Тэгвэл 2-ыг очиод бүглэнэ гэсэн үг байх нь. Тэр дугаараа энд очиж бас ингэж тэмдэглэж энийг харлуулж өгнө шүү дээ. Нөгөө нэг филмастраараа тийм ээ компьютерийн филмастраар. За жишээлбэл энд байна. Энэ бол зөв тэмдэглэгээ гэсэн байна. Ингэж зөв гэсэн тэмдэг тавих ч юм уу, эсвэл таллах ч юм уу, эсвэл хэрэгс тэмдэг тавих ч юм уу, эсвэл цэг тавих ч юм уу. Энэ мэтчлэн тэмдэглэх юм бол таны иймэрхүү тэмдэглэх юм бол таны хариу буруу гэж тооцогдчихдаг байх нэ. Яагаад гэвэл бид өнгө сайхан хэлсэн тийм ээ. Таны энэ бүгэлсэн хариултын цаасыг чинь хариултыг бүгэлсэн энэ цаасыг чинь компьютераар машинаар уншдаг учраас машин үүний чинь буруу гэж таньждаг байх нь. Тэгэхээр та заавал ингэж бүглэх ёстой байх нэ. Зориултын тэр филмастраар нь та ингэж бүглэх ёстой байх. Зориултын филмастрыг яах вэ гэхээр та урьдчилаад бэлдэж очих ёстой. Эсвэл тухайн газарнаас зарч ядах тохиолдол байдаг. Тэр тохиолдолд та худалдаж авч болох нэ. Гараар бичих тийм юунууд байгаа. Энэ дээр нь жугаан шиг тамнаан гэсэн байна тийм ээ. Энэ дээр та хариултыг тодорхой 41-ийн хариулт нь юу байх нь 42-ын юу байх нь энэ дээр бичиж өгөх хэрэгтэй байх нэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгвэл цөмөрөө одоо энэ төвшин тогтоох шалгалтын 27 дахь удаагийн дунд дахь төвшингийн шалгалтын материалыг үндэслээд цөмөрөө хамтдаа хичээл хийгээд үзье л да. Ер нь бага төвшин, дунд төвшин, ахлах төвшин гэдээ байгаа шүү дээ тийм ээ. Энэ төвшингийн шалгалтын материалуудыг ингээд юу яагаад анализ хийгээд аваад үзэх юм бол ер нь нэг иймэрхүү бүтцтэй байдаг бүтцэн. Тэгэхээр дунд төвшингийн шалгалт бол ер нь нэг иймэрхүү бүтцтэй байдаг. Жишээлбэл одоо эхний юу цаг 30 минутын шалгалт нь бол таны илэрхийлэх чадварыг шалгана гэсэн шүү дээ. Илэрхийлэх чадвар нь болохоор зэрэг үгсийн сан, дүрм, бичих чадварыг шалгадаг байх нь. За үгсийн сан, дүрм хоёр бол эхний юу байдаг? Нэг дор гарч ирдэг. Үүнийг би бол задлаад үтцсэн байгаа. Задлаад үгсийн сан бол 1-ээс 13 дугаар асуулт бол үгсийн сан байгаа. Тэгэхээр энэ ямар үгсийн сангийн ямар асуултууд байдаг вэ гэхээр ерөнхийдөө бол иймэрхүү асуултууд гарч ирдэг гэдгийг та бүхэн ер нь бол мэдээд авчихад бол үүдгүй дараа нь шалгалт өгөхөд ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү бүтцтэй байдаг шүү. Би тиймэрхүү бүтцтэй байдаг шалгалтын тэр одоо жишээлбэл үгсийн сангийн 13 асуултын эхний 5 нь болохоор тохирох үгийг сонгох асуулт байдаг байх нь. Дараачийн 4 асуулт нь болохоор ойролцоо утгатай үгийг сонгох асуулт байдаг байх нь. Дараачийн 2 асуулт нь бүх өгүүлбэр тохирох утгатай үгийг сонгох. За дараачийн асуултууд нь эсрэг утгатай үгийг олох гэсэн иймэрхүү бүтцтэй байдгаа гэдгийг бас мэдэж авахд та бүхэн шалгалт өгөхөд илүү дөхөм, илүү бас цагаа хуваарлах тийм ээ. Цаг 30 минутанд багтааж та тэр бүхэн хариултыг бичих ёстой шүү дээ. Тийм учраас энэ шалгалтын бүтц нь ер нь иймэрхүү байдгаа гэдгийг мэдэж авах хэрэгтэй. За тэгэхээр тохирох үгийг сонсох 5 асуулт байгаа. Гэхдээ би өнөөдрийн хичээл та бүхэнд энэ бүхнийг би бол дурдж өгөх тийм цаг байхгүй учраас тохирох үгийг сонгох 5 асуулт дундаас 2-ыг ч юм уу сонгоод та бүхэнд үүнд яаж хариулах ёстой вэ гэдгийг би жишээ болгож та бүхэнд тайлбарлаж өгөх болно.